Шатрын спортыг орон нутагт жигт хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийн тулд Монгол улсад шинэ үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд улсын хурлын дарга энх болдын ивэл дор уламжлал болгон зохиогддог шатрын сонирхчдын улсын аварга шалгаруулах тэмцээний анхан шат 11-р сарын 10-наас 11-ний өдрүүдэд Монгол улсын 330 сум нийслэлийн 9 дүрэгт нэгэн зэрэг явагдсан. Тэгвэл хагас шигшээ буюу аймгийн аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 8-ны өдөр Ховд хотноо зохион байгуулагдлаа. Уг тэмцээний жил бүр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба болон аймгийн шатрын холбоо хамтран зохион байгуулдаг юм а. За аймгийн төвөөс шалгарсан одоо 3 тамирчин маань, эрэгтэй 2, эмэгтэй 1 тамирчин маань Улаанбаатар хотод очиж шигшээ тэмцээнд оролцсон. Ингээд одоо үндсэндээ Монгол улсын аварга шатрчин төрнө гэсэн ийм одоо зорилготой. За энэ хүү тэмцээнийг бас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал орон нутгатаа санаачлаад зохион байгуулад сумдад одоо бүх боломж олцоогоор нь хангаж явуулаад за аймагтаа бид бас тодорхой хэмжээний хөрөнгө санхүүгийн шийдээд энэ шагналыг нь урамшууллыг нь олгодог. За мөн одоо Улаанбаатар хотод оролцох тамирчдынхаа замын зардлыг нь аймгийн иргэдийн хурал тааж оролцуулдаг. Ийм одоо уламжлалтай. За ерөн сүүлийн жилүүдэд манай Ховд аймагт шатрын спорт нэлээд эрчимтэй сайн хөгжиж байгаа гэж ингэж үзэж байна. Учир юу гэхээр манай өсвөрийн шатарчд маань Аз ТV-ийн аварга боллоо. Мөн одоо улс бүсийн тэмцээнд олон удаагийн одоо аварга шалгаруулах тэмцээнд одоо амжилттай оролцож байна. За энэ бол одоо бас одоо манай аймгийн шатрын холбоо сайн ажиллаж байгаагийн бас нэг хэлбэрээ гэж ингэж үзэж байгаа. За 2-3 сарын өмнө зохион байгуулсан одоо өсвөрийн аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд 300 тамирчин оролцож байна гэдэг бол манай Ховд аймаг шатрын спорт хэрхэн хөгжиж байгааг нэг харуулж байгаа нэг илэрхийлээ гэж ингэж үзэж байна. Уйлгүй талын цусгийн тулаан оюун ухааны спорт гэгдэх шатрын спортыг сонирхон хичээллэгсдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд уг тэмцээнд оролцох шатрын сонирхчдын хамрах цар хүрээ мөн нэмэгдсээр байна. Энэ жилийн тэмцээнд 2018 оны сумын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан Ховд аймгийн 16 сумын эрэгтэй 44, эмэгтэй 12 тамирчин оролцож мэргэн оюунаас харин өрсөлдсөн юм а. Би бол энэ тэмцээнд 3 дахь удаа оролцож байна. За энэ жилийн тэмцээн бол урд урдын тэмцээнээс улам их өргөн мөрөлдөхөнтэй, өндөр зохион байгуулалттай их айтаахан болж байна гэж ингэж ойлгож байна. Шатар гэдэг бол Монголоос үүдэлтэй. Тэгээд оюун ухааны ер нь бол тоглоомын хаан гэж ингэж ярьдаг. Тэгэхээр шатар бол хөгжснөөр ирээдүйн маань төвчээртэй юмыг улын үндэснээс нь бодож чаддаг, олон юмны цаад учир утгыг ойлгодог, төвчээртэй ухаантай ийм болгодог. Ер нь бол хүмүүсийн оюун ухааныг хөгжүүлэхэд номер 1 тоглоом гэж бид нар ингэж үздэг. Ингээд энэ тэмцээн маань улам хоошид өргөн хүрээтэй болж Монголын ирээдүйн маань оюун ухааны тоглоомыг бүгд мэддэг гүн сэтгэгчд болоосаа гэж хүсэн яриаж байна. Тэр шатар гэдэг бол одоо хүний оюун ухааныг одоо сэргээж байдаг, дандаа одоо хөгжиж дэвжиж байдаг, хөгжүүлж дэвжиж байдаг ийм сайхан спорт юм байнамаа. Би одоо ингээд энэ тэмцээнд оролцохоор бол одоо хожигдохтой биш, олон сайхан одоо залуучууд хүүхдүүдтэй тоглож одоо бас олон юм мэдэж авлаа. 6-7 дугаар ингээс эхлээд энэ шатрын спортоор хичээлсэн. Тэр үчин болоод одоо намайг одоо 6-7 дугаар ангид байхад энэ Ховд аймагт одоо жишээлбэл одоо юуны тэмцээнд хүүхдүүдийн спортын тэмцээнд ордог гэсэн. Тэгээд хожим одоо ажилч бодоод ажил хийж явахдаа одоо сумын спорт хаад аймгийн спорт хаад гэж байсан. Тэр үед би дандаа одоо энэ спортоор оролцож байсан. Тэгээд би сүүлд одоо ингээд 90-ад оноос эхлээд би шатвар артер яваагүй ажгаад одоо дахин одоо өндөр насныхаа тэтгэврт гараад одоо суучгаад ингээ гэртээ одоо шатар ачсээ нартайгаа одоо тоглож ингэж сууж яадаг. Тэгэхэд ингээд сүүл дахиад одоо сумандаа болсон спортын энэ шатрын тэмцээнд бол удаа оролцож одоо дандаа сумандаа одоо би тэргүүн байранд л явдаг. Тэгээд одоо миний тэр их хүндлэж одоо манай сумынхан одоо Ихтэй сая бас тэмцээн болсон сумд тэр тэмцээнд одоо эмэгтэйчүүдээс би одоо тэргүүн байранд ороод энэ тэмцээнд оролцож байгаа. Энэ сумын аймгийн одоо энэ тэмцээнд би анх удаа ингэж оролцож байна. Одоо маш их өндөр сэтгэлтэй баяртай байна би. Тэмцээний дүн гарахад эрэгтэй төрөлд жаргалан сумаас оролцсон энх амар 1-р байр, зэрэг сумаас оролцсон гам болд 2-р байранд орсон бол эмэгтэй төрөлд Ховд сумаас оролцсон Биби гол 1-р байр эзлэн шигшээ тоглолтод оролцох эрхийн бичиг медаль мөнгөн шагналаар шагнагдсан юм. Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн 2019 оны 1-р сарын 10-нд Улаанбаатар хотод болох юм а.